Байцгаана уу? Би жүжигчин Сандан Бүрэг байна. Ингээд энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Миний ярих байгаа сэдв бол хар тамхины тухай, хар тамхины хэрэглээ, хар тамхи бидний болон бидний залуу хойч үеийг яаж хордуулж байгаа тухай та бүхэн бас багахан сэрэмжлүүлэг хүргэх гэсэн. Ерөнхийдөө хар тамхи гэдэг нь өөрөө химийн гаралтай болон байгалийн гаралтай хүний сэтгцэд маш хортоогоор нөлөөлөх тийм ургамал бодис байдаг. Тэгээд миний үеийн маш олон залуучууд бас энэ зүйлийг нэг удаа хэрэглээд үзчихье гэж найзынхаа ятгалан доор магадгүй ийм сонирхолтой юм байдаг гэдэг нэг хин нэг хэлсэн үгэнд итгэж хэрэгж үзснээрээ амьдралаа тэр чигт нь оронгоор нь эргүүлсэн тохиолдол маш олон байдаг. Энэ бас дотны хүмүүсээс ч гэсэн яг ийм хандлага илэрж ирсэн. Тэгээд би яг юу гэж хэлэх гэдэг нь болохоор дүүнэрийгээ, найзуудыгаа, залуучуудыгаа энэ цагаан дахал хэмээх энэ зүйлээс хол угаасаа гэж хүсэж байна. Энэ зүйлийг нэг удаа оролдоод үзчихийгээд насан туршдаа энэс гарч чадахгүй байгаа тийм тохиолдол байгаа. Гэр бүлээ, хайртай хүмүүстэйгээ аз жаргалтай амьдрах нь бидний амьдралын гол утга учир шүү дээ. Бүгдээрээ энэ цагаан дахлаас хол байцгаа. Эцэст нь ихэд мансуурлгүй ирээдүйн төлөө хамтдаа